have this stand, right? Okay. Oh my god. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Өнөөдрийнхаа лайваараа та бүхэндээ за бүгдээрээ сайн байцгаана уу? Орой минь хүргэе. За сайн байцгаана уу? Миний дуу хоолой сонсогдож байна уу манайхаа? За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Миний дуу хоолой сонсогдож байна уу манайхаа? Сайн уу янжаагч? За миний дуу хоолой сонсогдож байна уу манайхаа? За орой минь миний дуу хоолой сонсогдож байна уу манайхаа? За лайв маань эхлэхэд бэлэн болсон байна. За дуу хоолой маань сонсогдож байна уу? За сонсогдож байна гинэ. За бүгдээрэнд нь орой минь хүргэе. Өнөөдрийнхаа лайваараа бид та бүхэндээ ховс гэж юу вэ? За тэгээд трама гэж юу вэ? Ховсын эмчилгээ маань хэрхэн яаж бид нарын амьдралд нөлөөлдөг вэ? Ямар ач тустай вэ? За ховс гэдэг байгаа ховс гэж юу вэ гэдэг талаар мэргэжлийн ховсчин хүнтэй бид нар яг одоо ярилцлага хийн. За тэгээд мөн одоо манай ховсын эмчилгээнд орсон шавьтайгаа бас та бүгдийг уулзуулна. Тэгэхээр та нар манаас яг өөртөөгөө адилхан одоо үйлчлүүлэгч хүнээс ховс гэж юу вэ? Тэр хүнд маань ховс нь ямар үр дүн гарсан бэ гэдэг талаарх мэдээллийг бас авах боломжтой. Тэгэхээр одоо удахгүй бидэд нэг 40 минут маш гайхалтай мэдээллийг хүргэх юм одоо эмчилгээг хийх гэж байна. Энэ одоо лайвыг хийж байна. Дандаа эмчилгээ гэсээр хагаад. За тэгэхээр би одоо удахгүй ховсчноо оруулна. Тэгэхээр та нар маань ховсчноосоо асуух асуултууд байвал асуугаарай. Ховс гэж юу вэ? Ховс маань одоо бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдэг талаарх бүхий л мэдээллүүдийг маань хүргэнэ. За тийм байгаа. За сайн уу хишгээ. Манай бас шавнараас маань маш олон хүмүүс маань орж ирж байна. За манай Pfizer-тэй маань 2019 онд байгуулагдсан. Одоо 24 он гэхээр 5 жил болж байна. За 5 жилийн хугацаанд бид нар далд ухамсар гэж юу вэ гэдэг онлайн болон танхимын сургалтуудыг бол зохион байгуулсан. Тэгээд түүний дараа бид нар ховсын эмчилгээг одоо мэргэжлийн одоо Оросын холбооны улс болон Америкийн нэгдсэн улсад мэргэжил эзэмшсэн мэргэжлийн ховсчин хүнээр та бүгдийг одоо ховсынхаа эмчилгээнд оруулах энэ үйлчлэгийг манайх үзүүлж байгаа. Мөн манай дээр манифестийн сургалтууд манифест болон далд ухамсарын сургалтууд явагддаг. Амьдралаа яаж өөрчлөх вэ? Яаж хүссэн амьдралаараа амьдрах вэ гэдэг талаарх маш олон зөв техникүүдийг бол заадаг ийм гоё сургалтууд бол явагддаг байгаа. За тэгээд миний хувьд болохоор намайг танихгүй хүмүүстэй бас өөрийгөө танилцуулъя. Намайг Жанаргүйл гэдэг. Би одоо энэ Pfizer Academy-г үүсгэн байгуулагч. Далд ухамсарыг судлаад 5 жил болж байгаа. Далд ухамсар
ухамсарыг судлаад өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлдэг. Би бас хамгийн анх амьдралаа ховсын эмчилгээгээр өөртөө өөрчлөлтийг хамгийн анх авчирч исэн. Тийм байгаа. За тэгээ өөрийн маань мэргэжил бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй гадаадд суралцдаг ийм хүн байгаа. За тэгээ одоогоор бол миний би Voice Academy-гийнхаа үйл ажиллагааг бол удирдах явж байгаа. За тэгээд мөн одоо над дээр бас менторд явдаг хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй ховс гэж юу вэ? Ховс хийгээд ховсын талаар зөвлөмжүүдийг өгөөд мөн одоо өөрийгөө хайрлах, яаж одоо амьдралаа өөрчлөх вэ? Би энийг юу хийчихвэл ямар секретийн техник хийчихвэл би одоо амьдралаа өөрчлөх вэ гэдэг тэр талын хичээлүүдэд илүү заадаг байгаа. Яагаад гэвэл энэ тал дээр илүү өөрөө сонирхдаг, энэ талыг нь өөрөө даван туулсан учраас энэ талын одоо сургалтуудыг манайх ордог байгаа. За би одоо та нартай ховсчноо уурж оролцуулна. Здравствуйте, саламатсызба, естілтірмі? Здравствуйте, саламатсыздар ма? Менің атым Динара Жұмағазы, мен гипнотерапевт маманы боламын. Өздеріңіз уже мені танып қалған боласыздар. Мен 3 жылдан бері осы гипнотерапия саласымен айналысамын. Бүгін сұрақтарыңызды қойсаңыздар болады. Жалпы гипноз дегеніміз не, адамға қалай әсер етеді, қандай блоктарыңызды, нелеріңізді шеше аласыздар, жалпы гипнозды қай кезде пайдалану керек, соның барлығына жауап беретін боламын. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. Намайг Динара гэдэг. Би Оросын холбооны улс болон Америк нэгдсэн улсад суралцаж төгссөн мэргэжлийн одоо гипнотерапевт буюу ховсчин мэргэжилтэй хүн байгаа. За та нар маань намайг таниад удаж байгаа баха. Ягаад гэвэл би Voice Academy-тэй хамтраад 2 жилийн хугацаанд ховсын эмчилгээ хийж байгаа. Жалпы гипноз дегеніміз бұл қазіргі таңда ең андай айтайыншы, ең терең терапиялардың бірі, түп санамен терең жұмыс жасалатын терапия. За ховс гэж юу вэ гэдэг асуултанд хариулах юм бол ховс гэдэг бол хамгийн үр дүнтэй, хамгийн одоо гүнзгий түвшинд хийгддэг хамгийн одоо үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг бол ховсын эмчилгээ байгаа. Гипнотерапия дегеніміз бұл басқа терапиялардан қарағанда айырмашылығы, бұл жерде сіз трансовый состояние арқылы, яғни өзіңізді терең босаңсыту арқылы бойыңыздағы блоктардан, керек емес сезімдерден арыласыз. Ховсын эмчилгээний үеэр та одоо өөрийнхөө энгийн өдөрт байдаг төлөвөөс өөр төлөвт очсноороо буюу трансын байдалтай байснараа та даалт ухамсартайгаа холбогдож, даалт ухамсарт байгаа тэр төрөл бүрийн гэмтэл, тэр зүйлүүдийг илрүүлэх, түүнийг эмчлэх боломжтой ийм эмчилгээ байгаа. Араларыңызда өздеріңізге көріп жатқан боласыздар, көптеген отзывтар келіп жатыр. Өйткені бұл жерде сіздің тіпті ол травманың қашан пайда болғанын, немесе не үшін осындай өмірді, осындай проблеманы сүріп жатқаныңызды сіз өзіңіз де білмеуіңіз мүмкінсіз. Біз және де сол нәрсені тауып сізден шығаруға көмектесеміз. Та нарын маань одоо манай пэйжээр нь дамжуулаад харж байгаа маш олон үр дүнгуудыг харж байгаа бах. Энэ нь болохоор энэ ховсын эмчилгээнд орсноороо та өөртөө байгаа травмагаа ч мэдэхгүй байж болно. Гэхдээ энэ эмчилгээний үеэр та травмагаа илрүүлэх, тэгээд түүнийг засах боломжтой. Заснараа та өөртөө тэр хүсэж байгаа амьдралыг авчрах бүрэн боломжтой юм аа. Жалпы гипнотерапия кезінде көптеріңіз ойлауларыңыз мүмкін, сіздер есімді жоғалтып аламын, білмей қаламын, немесе есімді жоғалтып жатқан кезде жаңағы қорқынышты болмай ма деген сияқты қорқыныш сезімдеріңіз болуы мүмкін. Сіздер одан ештеңе қорықпасаңыздар болады, себебі гипноз кезінде ешқандай естеріңізді жоғалтпайсыздар, тек қана терең босаңсуда отырасыздар. Яғни сіздің ол жерде
қазіргі отырған күйіңізден айырмашылығы сіздің миыңызда артық шулаған ойлар болуы мүмкін. Сіз тек қана ойыңыз, мен айтқан сөзде, біз істеп жатқан нәрседе ғана болады, яғни артық ой, артық шуму. Тэгэхээр зарим хүмүүс маань магадгүй та нар маань ховс гэхээр нэг л айгаад за яадаг бол доо гэж бодож иж магадгүй. Тэгэхээр ховсын үеэр та нар маань та бид нарын төсөөлж байгаа шиг ухаан мэдрэлээ алдахгүй бүх зүйлээ мэдээд сууж гин. Тийм учраас айх одоо хамгийн нэгдүгээр та нартай хэлмээр байгаа зүйл нь ховсоос ерөөсөө айх хэрэг байхгүй. Харин ч би илүү тайвширна, хөнгөрнө, суларна, илүү би одоо миний одоо сэтгэл зүйн байдал маань илүү сайхан болно гэдэг талаас нь л бодох хэрэгтэй. Тэнд ерөөсөө any single айх зүйл байхгүй. Ямар ч тийм айх зүйл байхгүй. Та зүгээр л таны төлөв байдал маань өөр төлөв байдал дээр байх үед ховс маань хийгднэ гэсэн. Тэгэхээр айх зүйл байхгүй. Енді ойлауларыңыз мүмкін мен тыншырген жай адаммын ғой. Маған не үшін гипноз керек, гипнотерапия маған жалпы не үшін керек деп ойлайтын болсаңыздар, қараңыз, егер де сіздің өміріңізде бір проблема болса да, сіздің көңіліңізден шықпай жүрген деген сияқты, немесе өміріңізде қандай бір қиындық, немесе сезім, немесе бір эмоция деген сияқты болса, соның барлығын емдеуге, яғни өміріңізде дұрыс шешім қабылдап, өміріңіздің жақсаруына көмектесеміз. Тэгэхээр та нар маань бодож байгаа бох одоо би зүгээр ажиллаа хийгээл явж гин, надад бүх юм болж гин. Надад яагаад ховс хэрэгтэй гэж надад шаардлахгүй байхаа магадгүй одоо тий сэтгэл зүйн асуудалтай эсвэл сэтгцийн асуудалтай хүмүүст хэрэгтэй байхаа гэж бодож иж магадгүй. Яг үнэндээ та өөрийнхөө өнөөдөр байгаа сэтгэлдээ байгаа, тээж байгаа тэр жоохон ч гэсэн тэр хүнд зүйлүүдийг гаргаад түүнээсээ ангижраад илүү одоо сэтгэл зүйн байдлаа сайжруулж илүү хүсэл тэмүүлэлтэй болох, илүү одоо зөв энергитэй болох, зөв програмтай болох. Ер нь нэг товчхондоо бол өөрийнхөө амьдралыг илүү одоо аз жаргалтай, яг өөрийнхөө хүсэж байгаа шиг болгох ийм зорилгоор орно гэсэн. Тэгэхээр ховсод орно гэхээр заавал сэтгцийн өвчтөй эсвэл асуудалтай, эсвэл архичийн хүн ховсод орно гэсэн зүйл байхгүй. Та бид бүгдээрээ ховсод орно. Орвол их зүгээр магадгүй орсноороо та өөртөө байгаа мдээгүй травмагаа олох, сөрөг тэр програмуудаа олох бас бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр одоо хүн болгонд маань ер нь хэрэгтэй гэсэн. Заавал одоо нөгөө болж бүтэхгүй эсвэл хоёр тишээгээ болсон эсвэл одоо бүр юм болохоо болцсон ийм хүмүүс л ордгийм байна гэж ойлгож болохгүй. Хүн болгонд хэрэгтэй ийм зүйл байгаа. Оның ішінде мысалы нақты айта кететін болсақ, сіздің біріншіден мінезіңізді өзгертуге көмектесеміз, яғни сіз өзіңізден өзіңіз жылай бересіз да. Бір әңгіме айтып жатқан кезде, бір өткеніңізді, бір оқиғаны қозғап кеткенде өзіңізден өзіңіз жылай беру, өзіңізден өзіңіз ренжи беру, ашулана беру, көңіліңіз толмау деген сияқты сезімдерді кетіруге болады. Ховсын эмчилгээгээрээ бид нар хамгийн эхлээд ямар өөрчлөлтүүд гарах вэ гэвэл эхлээд та зан чанараа өөрчилөхөд ховс хийлгэж болно. Зүгээр байж байгаа та магадгүй уйлмаар санагддаг байж болно. Та үе тэр зан чанарыг байхгүй болгоод заснаа гэсэн. Эсвэл та үе одоо хүнд гомдоод байдаг байж болно. Тэ амархан гомдоод байдаг. Эсвэл хүнд үе амархан уурлаад байдаг. Юунд нь мэддэхгүй уурлаад байдаг. Гэт энэ зан чанарын зүйлүүдийг ховсоор эдгэх бүрэн боломжтой. Немесе уайымшылдықта болашақты уайымдай беру, немесе жасықтық, өзіңіздің ойыңызды ашып айта алмау, ынжықтық, басқа адамдардан қорқақтау, соның барлығын кетіруге болады. Хоёрдугаарт нь эсвэл өөрийнхөө үзэл бодлыг хийлж чадахгүй байх, юмд хэд санаа зовоод байх, юмнаас түгшээд байгаагаа өөрөө мэдэхгүй байх, хүмүүст үзэл бодлоо хэлж чадахгүй байх, өөртөө итгэлгүй байх, сул дорой байх. Энэ зүйлүүдийг ховсоор эмчлэх бас бүрэн боломжтой. Бұл енді біз мінездерді айттық. Енді мінездерден бөлек біз сіздің ішіңіздегі эмоциялармен жұмыс жасаймыз. Яғни ол білесіздер, бәріңіз білесіздер, ол ұялу, ол қорқу, ол дейтін өткенге өкіну, ол дейтін жек көру, осындай эмоцияларды кетіреміз. Мөн 3-дугаарт нь ховсод орсноороо бас сэтгэл зүйн мэдрэмжүүд алга болдог. Ичээд байгаа, санаа зовоод байгаа, айгаад байгаа,
Гэт төрөл бүрийн танд ямар таагүй мэдрэмжүүд байна. Тэр мэдрэмжүүдтэй бас арилгаж түүнийг одоо устгаж өгдөг. Төмийн самооценка өзний сенімсіздік, өзіне көңілі толмау деген сияқты сезімдер. Сосын үнемі бәр нәрсені жаман жағынан, теріс жағынан ойлау. Өөртөө итгэлгүй, өөрийгөө доогуур үнэлэх мэдрэмжүүд, мөн бүх юмыг дандаа сөрөг талаас нь бодох тэр зүйлүүд дээр хийгдэн ховс. Содан кейін қараңыздар, көбінесе тағы да көп кездесетіндер бұл өзін жазалау, өзін кінәлау, көбінесе барлық нәрсеге ата-анасы үшін де, басқалар үшін де өзіне еще басқалардан өзін кінәлаудан бөлек еще басқалардың жауапкершілігін өзіне алып алу, бүкіл жүкті өзі көтеріп жүр деген сияқты. Мөн зарим хүмүүс маань өөрийгөө буруутгах аав ээжийнхаа төлөө ийм амьдралтай байгаагийнхаа төлөө дандаа өөрийгөө буруутгах мэдрэмжтэй бол тэрэн дээр ховс хийж болно. Мөн одоо бусдын ачааг өөртөөхөө нуруундаа өөрч явах. Гэр бүлийнхаа санхүү бүх юмыг бий болгоно гэж бүгдийг нуруундаа өөрч аваад явах. Энэ мэдрэмжүүд төр бас ховсын эмчлэг хийх бүрэн боломжтой. Манайхаа асуух зүйлүүд байвал асуугаад байгаараа сонсогдож байна уу? Одоо би удахгүй нэгэн бас шаваа оруулцуулна. Удахгүй яг тун удахгүй. Тэгэхээр та нар маань эхлээд би тэгээд ховсынхаа талаар мэдээлэл өгчий. Тэгээд та нар манаас асуух зүйлүүдээ бичээд байгаараа би бүгдэнд нь хариулаад өгнө. Нэг хүнээс маань мэдээлэл ирсэн байна. Би гал уншаад өгчий. Лавг сүрэн гэдэг маань үнэхээр сайхан болсон. Би ховсын эмчилгээнд орсон. Гэр бүлээр орохыг одоо хүсэж байна гэж бичсэн байна. Танд санал бодлоо хуваалцсан танд маш их баярлалаа. Бид нарт яг иймэрхүү маш олон одоо үр дүнгууд байдаг. Зарим хүмүүс маань бас төр болгон би ховсод орсон гэж зарлаж хэлэх амар дургүй байдаг. Нуугаарай, бид нарыг битгий тавиарай, миний гарсан үр дүнг битгий хэлээрэй гэж хэлдэг. Яагаад гэвэл энэ бас хувь хүний өөрийнхөө нууж байгаа нууцтай холбоотой зүйл байж болно. Тийм тохиолдолд бид нар хэлдэггүй. Зарим хүмүүс маань нэг өөрчлөлтөө хэлэхгүй ч яваад өгдөг хүмүүс байгаа. Тэгэхээр товчхондоо гэхэд бид нар маш олон хүмүүст ховс хийдэг. Өдөрт маш олон хүмүүс ховсод ордог. Олон хүмүүс өөрчлөлт аваад байгаа шүү. Тэгэхээр та маань ч гэсэн нэгнийгаа хүлээхгүйгээр маргааш гэж хойшлуулахгүйгээр бас ховсынхоо эмчилгээнд ороорой гэж хэлмээр байна. Тавингс. Біз енді жаңа мінезді, ішкі сезімдерді айттық, енді біз сыртқа мысалға не үшін сізде ақша жоқ, не үшін сіз адамдармен ашылып, жаңағы қарым-қатынас құра алмайсыз, не үшін сізде енеңізбен, күйеуіңізбен, ата-анаңызбен жалпы проблема адамдармен. Саяных зүйлүүд бол би дотоод зүйлүүдийг хэлсэн. Одоо гадаад орчны зүйлүүдэд бас ховсонд орж болно. Адамдармен дұрыс қарым-қатынас құра алмау. Хүмүүс одоо жишээлбэл эргэн тойрныхоо хүмүүстэйгээ зөв харилцаа тогтоож чадахгүй байх, хадам ээж аавтайгаа, хадмуудтайгаа гэсэн үг тийм нөхөртөөгөө зөв харилцаж чадахгүй байх, хамт олонтойгоо таарамж муутай байх гэд гадаад орчинд байгаа болоод байгаа зүйлүүд төр ч гэсэн та ховсонд орж болно гэсэн үг. Одан кейін ақша блогы, измена кіреді. Осының бәрі не үшін болып жатқаны да, осы проблемалардың. Немесе сізді оқытты ма, жолыңыз болмау, үнемі жолы жабық, қайда барса да қолынан келмеу. Мөн араар тавилтууд байна. Тэгээд дандаа ажил үйлс бүтгээ байх, хаач утсан ажил үйлс бүтгээ байх, магадгүй хэн нэгэн танд хараал хийсэн, та юу ч хийсэн тэр зүйл бүтэхгүй байх. Ямар нэгэн юм хийх хүсэл эрмэлзэлгүй байх гэд төрөл бүрийн энэ мэдрэмжүүд дээр ховс хийх бүрэн боломжтой. Сосын көп адамдар мынандай ой бар, өлгісі келу, өлім туралы ойлай беру, жаңағы немесе мен кетсем, мен өлсем бәрі бақытты болатын сияқты, бәрі тынышталатын сияқты деген ойлар. Мөн зарим хүмүүс маань дандаа өөхөх талаар бодох. Би л өгчвөл, би л байхгүй болчвол энэ хүмүүс ад жаргалтай болно доо гэж бодох. Энэ бас одоо хэвийн зүйл биш байх нь энд бас ховсод орох хэрэгтэй. Тэ стресс тэгээд ұйқысыздық, жаңағы стресс, апатия, депрессия, оның барлығын бір түрде кіреді. Мөн одоо та бидний хамгийн их тохиолддог зүйл стресстэй явах, байн гур уцаартай явах, гомдол, хин нэгэнд гомдох, голдоо орчлоо гомдох, мартаж чадахгүй байх, айх.
юмнаас л айгаад ах тэгчих үү дээ, ингэчих үү дээ гэж айх. Стресс, сэтгэл готрол, тэгээд нойргуудал, шин унтахгүй байх. Тэгээд мөн харшил гэх мэт зүйлүүд дээр бас ховсын эмчилгээ хийгддэг. Ер нь таны амьдралд юу болохгүй байна? Тэр бүх зүйл дээр ховс хийнэ л гэж ойлгох хэрэгтэй. Товчхондоо ганцхан эрүүл мэнд дээр л хийхгүй. Одоо жишээлбэл миний зүрх өвдөд байна. Одоо жишээлбэл бөөр өвдөд байна гэвэл тэнд зориулж ховс хийхгүй. Босод бүх сэтгэл зүйн одоо сэтгэлийн талаас танд өвдөд байгаа бүх зүйл дээр ховс хийгднэ гэсэн үг. Одан кейін андай болуы мүмкүн да. Сиз денеңиздеги ауырлық сезінсеңіз, үнемі ауырлық, үнемі бір үтірей, үнемі бір уайымдау, бірақ өзіңіз білмейсіз не үшін екенін. Денеңізде мысалы болады ғой, иығымнан басып тұр, жаңағы басым ауыра береді, жаңағы кеудемде ауырлық, тамағымда бір нәрсе тығылып тұр деген сияқты барлығы бұл сіздің бойыңыздағы сущностьтар сізге кедергі келтіріп тұрған. Соның бәрін шығаруға болады. Мөн зарим хүмүүс хэлдэг биений байнга бие маань хүнд оргиод байдаг, цээж маань хүнд оргиод байдаг, хоолойнд нэг юм тэгэлцсэн юм шиг байдаг гэж хэлдэг. Энэ бүх зүйлүүд таны гаргаж чадаагүй сэтгэл хөдлөлүүд. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бас ховсын үеэр гаргаад та маш гоё хөнгөн одоо бид хоёр одоо үгээр сайн хэлж чадахгүй байна л да. Гэхдээ маш гайхалтай үр дүнгууд гардаг. Таны ховсын үеэр маш олон блокууд гардаг. Тэгээ маш гайхалтай зүйлүүд одоо болдог. Тийм учраас бид нэг гайхалтай гэдэг хэрэглээд байна л да. Маш үр дүнтэй гэсэн үг. Көбінесе бұл проблемаларды шешу үшін жаңағы мәселеңізді шешу үшін бір сеанстар жеткілікті да. Бір сеанста жаңағы бір немесе бірнеше мәселеңізді шешуге болады. Бұл жерде ұйқысыздық пен тәуелділікке бірнеше сеанстар керек болады. Өйткені ұйқысыздық дегеніміз бұл уже сіз жаңағы уайым, мазасыздықты бірнеше уақыт бойы сезініп, сол нәрсе бойыңызда ушығып, көбейіп, уже сіздің ұйқыңыздан тыныштық кеткен деген сөз, жаныңызда тыныштық жоқ деген сөз. Және де тәуелділік деп дәл сондай. Уже бірнеше жыл тәуелді болғаннан кейін бұлар кішкене басқаға қарағанда қиын 2-3 сеанстан кетеді. Ал қалғандардың бір немесе бірнеше блоктар бір сеанстан кетіруге болады. Та нар манд бас бодож байгаа ховсоороо бид нар саяных түрүүний бид нарын дурдаад байгаа зүйлүүдийг ерөөдөө нэг удаагийн ховсоор шийдэх боломжтой. Гэхдээ хүнд хөнгөнөөсөө бас хамаарат давтан орох эсгийг ховсын үеэр онцлогоо хийсний дараа танартайгаа хэлэх байгаа. Ихэвчлэн нойргуудал болон төрөл бүрийн донтолтууд, жишээлбэл архин дондох, тамхин дондох, мөрөдөд тоглоом дондох гэд болон саяных нойргуудал гэдэг энэ хоёр зүйл болохоор маш олон үр зүйлийн үр дүнд бий болж өнөөдөр тэр мэдрэмжээ та өдрө болгон мэдэрч яваад энэ хэмжээнд ирсэн учраас энэ маань арилгахтаа бас 2-3 удаагийн ховс шаардлагатай болно энэ хоёр зүйл дээр. Бусад түрүүний айдас, гомдол гээд байгаа тэр бусад сэтгэл зүйн асуудлууд, зан чанараа өөрчлөх зүйлүүдтэй нэг удаа та ороод ч үр дүн гараад дахиад орохгүй явж болно. Гэхдээ таны бас асуудлын хүнд одоо хөнгөн гэдгээс тэр шарах маань хэр гүн хөнгөн гэдгээс хамаарна. Травмаар Тақырыбы не? Гипноз или травма. Басқа сеанстардан айырмашылығы бұл жерде сіздің кез келген травмаңыз, кез келген блоктарыңыз сіздің бірден денеңізден, санаңыздан, ойыңыздан және де эмоцияңыздан кетеді. То есть сіз мысалға басқа психологтармен сөйлескенде басқа жаққа барған кезде сіздің ойыңыздан алып салуы мүмкін, бірақ ол денеңізде қалып қалады. Немесе сіздің жаңағы есін жоғалтатын гипнозға барсаңыз, ол жерде тек қана сіздің денеңізден алады. То есть сіздің денеңізден алып тастайды, бірақ сіздің есіңізде, миыңызда программа ретінде қалып қалады. Сол сияқты немесе сіздің эмоцияңыздан кетпей қалады. Екі жақтан алып салуы мүмкін, эмоцияңыздан кетпей қалады. Сол сияқты бұл жерде толығымен сіздің миыңызбен де, сіздің жадыңыз, есіңізбен де, эмоцияңызбен де, денеңізбен де жұмыс жасалынады. Ховсын эмчилгээний бусад эмчилгээнээс давуу тал нь гэвэл энэ үед бид нар 4 түвшинд одоо эмчилгээ хийх боломжтой гэсэн үг. Бид нар бие махбодын түвшинд буюу таны бие дээр тухайн үед үлдсэн тэр гэмтэл маань биед маань бид нарт мэдхгүй ч гэсэн үлдчихдэг. Түрүүний миний нөгөө хүнд оргиод байгаа гэж хэлээд байгаа. Тэр биеэс маань тэр зүйл маань арилна. Хоёрдугаарт бид нарын даалт хумсраас арилна. Гуравдугаарт бид нарын одоо тэр мэдрээд байгаа тэр сэтгэл хөдлөлөөс тэр зүйл бас арилна.
дөрөвдүгээрт нь одоо миний оюун санаанаас арилна гэд дөрвөн түвшинд одоо энэ зүйл маань минь надаас устна гэсэн үгээр асуудал маань магадгүй та сэтгэл судлаач юм уу өөр хүн дээр очивол танд түүний учрыг тайлбарлаад хэлж өгснөөр таны ил ухамсараас арилж болно. Гэхдээ таны бид тэр хүнд мэдрэмж маань тэр мэдрэмж маань бие дээр байгаа л юм гэсэн. Тийм болохоор энэ ховсын эмчилгээгээрээ бид нар дөрвөн одоо төвшөнд ялгаатай төвшнөөс бид нар арилгах учраас нэг осны уг үндсээр нь арилгаж ийн гэж ойлгож болно. Жалпы енді травма дегеніміз не дейтін болсаңыз, қараңыздар, егер де сіз өткен шағыңызды ойлап, мен өткен шағымда не болған еді деп ойлап қарайтын болсаңыз, өткен шағыңызда тек қана қатты қуанған немесе қатты көңіліңіз түскен сәттер ғана есіңізде. Яғни сондай сәттер ғана адамның белгілі бір эмоцияны өте қатты сезінген кездері ғана адамның есінде қалады. Яғни егер сіз қуаныш, жаңағы шаттық деген сияқты эмоцияны сезінген болсаңыз, ол сіздің жақсы, сізге пайдалы программа ретінде миыңызға жазылады. Ал егер де сіз қатты қорқыныш, қатты уайым, қатты бір реніш деген сезімді сезген кезде, сол нәрсе тоже сізге как негативный программа ретінде жазылады. Одоо бид нар травманы талаар ярих юм бол травма гэж юу вэ гэвэл травмаг бид нар одоо өнгөрсөн хугацаанд биднэрт хоёрхан зүйлэл бид нарын даалт хумсар, бид нарын тархинд үлддэг. Хоёрхан төрөл. Нэг бол та тэр үед маш их гомдож, маш их сэтгэлээр унсан. Нэг бол та тэр үед маш их баярлсан. Ийм хоёр төрлийн зүйл та биднэрт тод үлдэнэ. Тэрнээс биш энгийн хэвэн явагдсан өдөр болгоны үйл явдлыг бид нар сандгүй. Тэгэхээр энэ хоёр зүйл дээр бид нар одоо шарах авсан гэсэн. Өөрөөр хэлбэл та маш их гомдсон, маш их уйлсан тэр өдрөө сандаг, одоо хүртэл сандаг тэр нэг маш их гомдоосон үгийг. Эсвэл та маш хүчтэй баярлсан тэр үгийг сандаг. Тэгэхээр энэ хоёр үе маань бид нарын одоо ажил хийх, бид нарын засах ёстой үеуд гэсэн үг. Және де осы сезімдер өмір бойы сіздің өміріңізде бір-ақ сезімдер қайталана береді. Сіз жаңадан сезінбейсіз. Мысалға, сіз бала кезде бір сезім, қорқынышты сезім қалдыңыз ба? Мысалы, бір нәрседен қатты қорқып қалдыңыз, сіз өмір бойы қайтадан бір қорқынышты сезіне бересіз. Мысалға, бүгін сезіндіңіз, 1 жылдан кейін сезінесіз, 5 жылдан кейін сезінесіз деген сияқты. Сенімсіздікті, мысалға, елдің алдына шығып ұялып позор болдыңыз ба, сол сенімсіздікті қайтадан сезіне бересіз. Өйткені бұл сізге жаңағы қатты эмоция сезінген кезіңізде бір оқиға болып та, сіздің өте қатты есіңізде қалып қалған. Сол себепті бұл травма деп саналынады. Яғни ол сезімнің, ол сізге қалай әсер етсеңіз, ол қайталана береді. Жаңағы сіз елдің алдында ұяла бересіз, немесе қорқа бересіз, дәл сол сияқты әсер етеді. Жишээлбэл та багтаа олон хүний өмнө гараад үг хэлж агаад гинт одоо маш хэвгүй байдалд орсон гэж бодъё. Тэгвэл энэ траума танд бодогдсон те та тэр үед тайзан дээр гараад дуудуулах гэсэн чинь гинт гаццсан ч юм уу, үгээ мартцсан ч юм уу, ингээд нэг юм боллоо. Гэтэл энэ мэдрэмж таны амьдрал дахин давтагдаад л байна. Та өнөөдөр тэр жоохон хүүхэд тайзан дээр гарч дуулахгүй ч гэсэн та олонний өмнө гарч үг хэлэхдээ яг тэр мэдрэмжийг аавна, олонний өмнө гарч үг хэлэхээ сандарна, айн гих мэтчлэн яг тэр мэдрэмжийг та дахин мэдэрнэ. Өөр шинэ мэдрэмж биш, тэр хуучин тэр шахалсан мэдрэмжийг дахин аавна. Бұл тіпті оқиға болмауы да мүмкін, бұл тіпті сөз болуы да мүмкін. Мысалға қараңыз, сізге кішкентай кезіңізде мамаңыз айтса, сенің қолыңнан түк келмейді деп, соны ренжіп қалдыңыз, иә? Енді сіз соны не істейсіз? Сіз уже мектепке барғанда естейсіз. Сізге класстастарыңыз айтады, ой, сенің қолыңнан түк келмейді деп. Сосын сіз универге барып студент болған кезде студенттер айтады, сенің қолыңнан ештеңе келмейді. Сосын сіз тұрмысқа шығасыз, үйленесіз, сосын сізге уже жұбайыңыз айтып бастайды, сенің қолыңнан түк келмейді деп. Көрдіңіз ба? Сосын не істейсіз? Сосын сіз уже өз-өзіңізге айтып бастайсыз. Иә, менің қолымнан түк келмейді, иә, мен осындаймын деген сияқты сенімсіздік күшейіп, сіз сол ойға, сол басында бір болмай қалған мамаңыздың жай ғана айта салған сөзіне сеніп, содан үлкен проблема жасайсыз. Жишээлбэл энэ заавал нэг үйл явдал байх албагүй, зүгээр нэг үгч байж болно. Жишээлбэл таныг ээж чинь жоохон байхад чи юу ч хийж чадахгүй гэж хэлсэн гэж бодъё. Тэгвэл та жишээлбэл цэцэрлэгт очихоор хүмүүс чи юу ч хийж чадахгүй, сургуульд очихоор ангийн хүүхдүүд чи юу ч хийж чадахгүй, эсвэл их сургуульд очихоор ангийнхны хүүхдүүд нь чи юм чаддгүй юм байна гэж хэлнэ. Дараа нь нөхөрт гарахаараа энэ үгийг сонсно гэд энэ нэг үг дахин танд давтагдаад байна гэсэн үг. Осы сияқты травмалардың барлығын
мысалға сол ойды біз сол ең басына барып мамаңыз айтқан жерден алып тастап ол нәрсені өзгертіп оны денеңізден бойыңыздан жаңағы эмоциясын кетіріп соны кешіріп ренішті тоқтатқан кезде сіз уже менің қолымнан түк келмейді деген ой басыңыздан кетеді. Сіз менің қолымнан бәрі келеді, мен бәрін үйренуге қабілеттімін деген жаңа ой, жаңа программа пайда болады. Сол себепті де сіз енді бір андай не болмайды, бір сиқырлы не сияқты, сиқырлы таяқ сияқты сразу бүйтіп өзгертпей кетпейсіз. Қараңыз, сізге бұны қайдан білесіз? Өйткені сіздің өміріңізге бір идея келген кезде, бір мүмкіндік келген кезде, сіз сол мүмкіндікті қорықпай пайдаланасыз. Мысалға бір мүмкіндік келгенде осыған дейін ой мен қолымнан келмейді бұның бәрін мен істей алмаймын деп ол мүмкіндікті қайтарып жіберген болсаңыз осыған дейін енді сіз сол мүмкіндік келген кезде иә мен істеймін әкел дейсіз да сол нәрсені істейсіз, ол нәрсені істеу арқылы өзіңізге ақша келеді деген сияқты. Аха. Унтах қалдым. Бірақ унтах қалдым. Не еді басан? Қысқа айтпасаңыз өте ұзын болып кетіп жатыр да. Қараңыз, мысалға менің қолымнан түк келмейді деген ойды жаңағы естідіңіз ғой, енді оны алып тастаған кезде бұл сізге қалай әсер етеді? Түрүүний нөгөө нэг би юу ч хийж чадахгүй гэсэн энэ одоо түрүүний тэр бодол таны амьдрал өнөөдөр хүртэл нөлөө үзүүлж та хааж очсон юу ч хийж чадахгүй гэж явна. Харин ховсын үеэр тэнийг яаж засах вэ гэхээр таны тэр юу ч хийж чадахгүй гэж анх сонссон тэр ээжээсээ сонссон тэр үе дээр очоод тэр эмчилгээг хийж би бүгдийг хийж чадна, би юу ч байсан хийж чадна болгож одоо өөрчилснөөр миний өнөөдрийн маань тэр авж байгаа мэдрэмжүүд маань дагаад өөрчлөгднө гэсэн үг. За янжаагч та өсөлт явуулах уу? Бас нэг манай нэг үйлчлүүлэгч маань байгаа. Одоо өөрийнхөө үзэл бодлыг та нартайгаа бас хуваалцсан гэсэн. Янжаагч та сонсож байгаа юу? Та өсөлт явуулах уу? Айтэрэнс. Қараңыздар. Мысалға енді бұл травмалардың бәрін сіз алып тастаған кезде сіз мысалға көп адамдар мынандай оймен өмір сүреді, мен не қалайтынымды білмеймін деген. Негізінде сіз білесіз не қалайтыныңызды бұл өмірден. Просто сіз сол нәрсені істей аламын, қолымнан келеді деген нәрсеге сенбейсіз да. Сіз өміріңіздегі мүмкіндіктерді мүлдем көрмейсіз. Мүмкіндік келеді өміріңізге, сіз бәрі мен қолымнан келмейді, жоқ, мен қолымнан келмейді деген ойдың артында тығылып отырасыз. Болды. Сол себепті өміріңіз өзгереді. Маш олон хүмүүс маань би юу ч хийж чадахгүй, би юу хийхээ мэдэхгүй гэж хэлдэг. Гэхдээ яг үнэндээ та юу хийхээ та хамгийн сайн мэдж байгаа. Зүгээр л та тэр зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэхгүй байдаг. Тийм учраас тэр зүйлийг хийхийг хүсдэггүй. Хэрвээ тэр зүйлдээ итгээд болно гэж чадна гэдэгтээ итгэх юм бол тэр зүйл болох бүрэн боломжтой байдаг. Былай өзіңіз ойлап қарасаңыз, сіз негізі бір кезде сізде сенімділікте болған, қорқынышсыз да сіз өмір сүргенсіз, уайымсыз да өмір сүргенсіз белгілі бір оқиғаларға дейін. Сол оқиғалардан кейін сіз уже қорқынышты да алдыңыз, уайымды да алдыңыз, өзіне сенімсіздікте алдыңыз деген сияқты. Енді сол оқиғаларды өміріңізден алып, сол оқиғаларды өзгертіп, гипноз арқылы өзгерткен кезде сіздің өміріңіз қайтадан бұрынғыдай сенімді, өзіне сенімді, ешқандай қорқынышсыз деген сияқты өміріңіз қайтадан басталады. Одоо тэр өөртөө итгэлгүй байдлыг авч хайсан үед таны амьдралд өөрчлөлтүүд гарч ирнэ. За би өнөөдөр манай ховсын эмчилгээнд орсон, манай өмнөх далд ухамсарын сургалтуудад хамрагдсан нэгэн шавьяага урьж одоо сэтгэлдээ бас та бүгдэд хуваалцаасаа гэж оруулж байгаа. Тэгээд та нар манаас манай Янжин Дулам хичээсээ яг ховс ямар байсан тэр үр дүнгийн сонсоод илүү асуух зүйлүүд байвал та нар манаас асуугаарай. Сайн байна уу? Сайн байна уу? Би Уултан багшийн нэг далд ухамсарын сургалтанд сууж агаад тэгээ залгуулад 21 хоногийн энэ ховсын эмчилгээнд Жана багштай ганцаарчсан энэ ховсын эмчилгээнд орсон юм аа. Ингээ 3 удаагийн ховсод орсон. Анх эхлээд орохдоо нэлээ өөртөө итгэлгүй тэгээл нэг бага насны тарааматай тийм байсан.
ингээ 3 удаагийн оролтоор энэ бүхний засаад сэтгэл санаа минь нэлээд өөдрөг үнэхээр сайхан болцсон байгаа. Тэгээд та бүхэнд Жана багш надад хүсэл тавьсан учраас та бүхэндээ энэ талаар ярих гэж орж ирсэн. Та нараа асуулт тавиад асууж болно шүү. Та ямар өөрчлөлтүүд авсан талаараа бас хуваалцаж болох уу? Ямар өөрчлөлтүүд гарсан? Ажлынхаа хүмүүс нь хүртэл чи өөр болцсон байж тээ. Чи ямар их өөрчлөгдсөн юм бэ гэд гараад байгаа өөрчлөлтүүдээс хэрвээ нууц бишвэл та хуваалцаж болох уу? Би болохоор анх эхлээд болохоор нэлээ өөртөө итгэлгүй ерэн хүмүүс ингээд надад юм хэлэхдээ би нэг хариулт өгье гэж ботсон ч ингэж чаддгүй ч юм уу тийм байдалтай. Тийм байсан бол одоо болохоор өөртөө итгэлтэйгээ хариултыг өгчдөг. Одоо асуултанд буцаа хариулт өгчдөг. Хүмүүсийн өмнө гарсан ч гэсэн сандрахгүйгээр ярьцдаг. Тийм болсон. Нэлээд олон өөрчлөлтүүд гарсан. Яг тэр яг ингэж үгээр илэрхийлэхэд жаахан хэцүү юм байна. Гэтэ сэтгэл санаа бол нэлээд өөдрөг болсон. Хуучин бол би яаж амьдраад байгаа юм бэ? Яаж гэж боддог байсан өөрчлөлтүүд маань хүртэл нэлээд өөрчлөгдсөн байгаа. Сэтгэл санаа минь бураад одоо өдрөөс өдөрт хүн амьдрах юм хэрэг ямар гоё юм бэ гэж боддлоо тэгж өөрчлөгдсөн. Гэсэн. Манайхаа асуух зүйлүүд байвал бас бичээрэй. Яг янжаагчаас асуух зүйлүүд байвал яг тэгээд яг өөрчлөгддөг юм байна уу? Тэгээ яг яа тийм байна гэд асуух зүйлүүд байвал бас асуугаарай. Би танаас асуух болгонд та надад хэлжсэн минээс мэдрэмж ийм байна гэд та тэр тал дээр яриад өгвөл зарим хүмүүс баг мэдрэмжээ чагнаж мэддэггүй байдаг анх удаага мэдэрч байгаа хүмүүс маань ягаад гэвэл хүүхэд байхад би анх эхлээд ховсод орохын тулд ингээд 90-70 хүнсэн сургалтанд сууж ирснээс хойш бясалгал хийж үзсэн. Бясалгал хийхлээр яагаад ч юм ингээд нулимс өөрөө ирэхгүй ингээд гараад дээрээс байхгүй. Бясалгал хийгээ суух гэхлээр нулимс өөрөө ирэхгүй гараад дээрээс байхгүй. Тэгээд одоо яагаад тэгдгийг бол гээд ирээс уучраа олдохгүй байсан. Тэгээд ингээд 3 удаагийн ховсод орсны дараа одоо би бясалгал хийгээ яаж ингээд суусан ч ингээд нулимс гарахаа байцсан. Тэгэхээр ингээд миний далдаад байшээ тийм ээ ямар нэгэн гомдол зөвхөрөл тэгээд юу тийм юм байсан учраас би тэгж ингээд нулимс гоожод идэг байсан юм болоо гэж өөртөө дүгнэлт хийсэн. Тэр гомдол маань зөвхөрөл маань одоо нөгөө бага насны травманууд маань арилсан учраас би одоо ингээд яаж бясалгал хийгээд удаан суусан ч ирээс ингээд нулимс гарахаа байцсан. Тэгтлээ өөрчлөгдсөн байна гэсэн. Миний сэтгэл санаа минь үнэхээр ингээд өөдрөг болцсон. Ингээд хүмүүс ингээд одоо ямар муугаар ярьсан ч гэсэн би буцаад эргүүлээд тийч болно доо битэндөө гэж хариулдаг. Тэгтлээ өөрчлөгдөж байна. Танаас асуулт ирсэн байна. 70 ухамсарт тань өөрчлөлт орсон уу гинэ? 70 ухамсарт нэлээ өөрчлөлт орсон учраас тийм одоо яаж ингэж бясалгал хийгээд өгүүлдэг байсан маань гэж өөрчлөгдсөн гэсэн байхгүй юу? Тэгээгүй бол миний 70 ухамсарт ямар нэгэн гомдол зөвхөрөл ямар нэгэн байсан учраас бага наснаас ингээд авсан тийм шарах ч юм уу тийм юм байсан учраас би тэгээд ингээд бясалгал хийгээд суухлаараа өөрөө ихгүй ингээд нулимс гоож идэг гэсэн байхгүй. Одоо бол тийм байха болцсон. Би бүр өдөртөө 20 минутаас ч гэсэн бясалгал хийдэг болсон. Гэтэ хизээш тэгж өөлдөх тийм юм байха болцсон гэсэн үг. Тэг яагаад үйлдэлтэй байдаг шалтгаан болж чадахгүй байсан байхгүй. Тэр маань өөрчлөгдсөн гэсэн үг. Тэг өөртөө итгэл маань нэмэгдсэн. Хүмүүстэй болвол ингээл хуучин хүмүүсээс айл болох цугтдаг байсан бол одоо хүмүүстэй айл болох ярилцаад хүмүүстүүд ингээд сэтгэл санаагаа уудалж чаддаг болсон. Тэгээ би санаж ин л да тантай ингээд холбогдох болгонд маш гоё сэтгэл зүйтэй байна, маш гоё байна, өнөөдөр гайхалтай байна гэд та мэдрэмжээ айгууг сайн хэлж чадаад байсан би тэр үед.
Тэгээд та хүмүүстэй бас яг мэдрэмжээ яг яаж чагнах уу? Ховсын өмнө би ер нь ямар хуу байгаад байвал би ер нь ховсод орох вэ? Дохио гэж ойлгох вэ гэд эсвэл ямар хүмүүст та ховсод ороорой гэж зөвлөх үү? Зүгээр таны хувь зүгээр түрүүнээс бид хоёр мэдээллийг өгсөн л та. Гэхдээ ер нь таны зүгээр өнцгөөс харахад тийм одоо мэдрэмж талаасаа яг ямар мэдрэмж аваад ирэхээр та ховсод орё гэж бодсон эсвэл ер нь нэг тиймхүү болоод байвал ховсод та нар нормал зүгээр юм байлээ. Ховсын дараа ийм мэдрэмж авдгийм байлээ гэдэг талаасаа ярил. Би ер нь ховсод орё гэдэг шалтгаан маань ер нь бага насны ингэж траама ихтэй байсан байхгүй юу? Тийм учраас нэгдүгээр хоёрдугаар өөртөө итгэл маань нэлээд багассан. Хүмүүсээс айгүй зүхтдэг. Ер нь аль болох гэрлүүгээ шигддэг тийм хүмүүсээс зүхтдэг талын хүмүүс учраас би ер нь өөрийгөө өөрчлөе гэдэг талаасаа ингэж ховсод орё гэж шийдсэн. Тэгээд би нэлээд олон сургалтанд сууж үзсэн. Гэхдээ яг ингээд ховсод орсон шиг тийм өөрчлөлт надад нэг гарахгүй байгаа гэсэн байхгүй. Яг зөв. Би бараг жил гарна ингэж амар олон сургалтанд даалдах хумсар гэдэг байдаг гэдгийг нэг жилийн өмнө мэдсэн. Тэгээд жилийн өмнө мэдсэн. Тэгээд даалдах хумсар байдаг гэгээд даалдах хумсарын талаас судлаад нэлээд олон сургалтанд сууж үзсэн байхгүй. Тэгээд даалдах хумсарын талаас сургалтанд суугаад бэлтгэлийн сургалтанд сууж үзлээ. Ингээд янз бүрийн сургалтанд суухад надад тэр ингээд өөртөө итгэлгүй байх мэдрэмж ч юм уу ямар ч тийм бусад ингээд хүнтэй ярилцахгүй байх мэдрэмж ч юм уу тийм ер нь л тийм мэдрэмжүүд маань арилахгүй байгаа гэсэн байхгүй юу. Тэгээд ховсод орсны дараа бүр тэр мэдрэмжүүд бүр шал өөр болоод өөрчлөгдөж гисэн. За манайхаа янжаагч маань хамгийн гоё битгарын хилээгүй юм хэлсэн шүү. За олон сургалтуудад би суусан. Гэхдээ яг ингээд ховсод орсон шигээ үр дүн гарахгүй байсан гэдэг маань ховсыг гүйцэхгүй байсан гэсэн ханаж. Тэгэхээр яг энэ нөгөө нэг бит хоёрын түрүүний нөгөө та хадад маань ойлгуулах гад ядаад байсан зүйл нь болохоор даалдах хумсар маань ховс маань даалдах хумсрын түвшинд хийгддэг үр дүнтэй хамгийн үр дүнтэй эмчилгээ гэж хэлээд байгаа маань тийм учиртай гэсэн. Тэгэхээр та магадгүй өөр бэлтгэлийн сургалтанд эсвэл өөр одоо нэг төрөл бүрийн сургалтууд байдаг шүү дээ. Өөрийгөө хайрлая, өөрийгөө өөрчлөе гэх тийм сургалтуудад та нар маань өнөөдрийг хүртэл зөндөө сууж байгаа бах. Гэхдээ яг ингээд ховсод ороод нэг удаагийн ховсод ороод гарсан шиг тийм үр дүн бол одоо тий авч чадахгүй. Тийм учраас та нар манаас ховсод ороод үзээрэй. Яагаад гэвэл маш хурдан бид нарын бас маш хүсдэг. Бид нар чинь хурдан өөрчлөлтийг хүсдэг шүү дээ. Нэг удаан нэг юмдаа зурлаад ингээ явахыг хүсдэггүй. Аль бол хурдан үр дүн гараад хурдан нэг трааманаас ангижраад явахыг хүсдэг. Гэхдээ бид нарт яг үнэндээ би ч олон судалсан яг хайж байгаа зүйлийн маань гаргалгааны гипнотerapi буюу ховсын эмчилгээнд бол байсан. Тэгэхээр яалтчгүй бид нар хурдан үр дүнд бөгөөд одоо сайн үр дүн гэдэг үү? Сайн үр дүн. Чанартай үр дүнд хүрэхэд бид нарт ховс маш хэрэгтэй. Таны яриа таслаасан уу? Таны тэр өгүүлбэрийг хоёрын нөгөө хэлээгүйсэн өгүүлбэрээс болохоор яг нэрэл ховсын эмчилгээ нэрэл яг тэр тал дээр бол маш их үр дүнтэй. Хүн би ер нь өөрийгөө өөрчлөх эхлэлийг ер нь хүн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байна. Гэтэ бүр ингэ дотроос өөрчлөх хэрэгтэй байна гэж бодож ирсэн. Гэхдээ яаж өөрчлөх вэ гэдгээс олохгүйсэн байхгүй. Тэгсэн чинь юм бүхэнд мань ховс маш сайн тусалсан. Батцэг Эрдэнэ инх түвшин гэд хүн танаас асуусан байна. Гэр бүлд нь өөрчлөлт орсон уу гэнэ. За та нар маань одоо бүр янжаагчийг бүр хувийн нууц байхгүй бол асууж байна. Гэр бүлд бас тодорхой хэмжээнд өөрчлөлт орж байгаа. Ер нь хантайгаа харьцах хүртэл өөрчлөгдөж эхэлсэн. Гэтэ хүн чинь амар олон дутагдaltaй байдаг. Тэгээд яг тэр болгоныг өөрчлөлтөө гэж хэлж чадахгүй. Гэтэ ямар ч гэсэн тодорхой хэмжээнд гэр бүлд маань өөрчлөлт орж байгаа. Сайн байна уу? Тунгалаг Васил гэд сайн байна уу? Манай сургалтанд хамрагдсан ихч байна. Би бас ховсод орсон баха. Яг үнэн шүү. Нэг удаа ховсод ороод хөнгөрөөд сайхан болсон гэж энэ танд хэлж ах шиг байна. Санал нэг байна л гэж ах шиг байна. За та мань тэгээд
Тэр нь би юу гэж яванда дахиж орё да гэсэн бодолтой байгаа. Байцаагаа дахиад орё да гэсэн бодолтой байгаа. Яагаад гэвэл ховсод орсноор би нэлээд 3 удаагийн нэг ховсод орсноор нэлээд өөрчлөлт хийж чадсан юм чинь дахиад одоо ингээд хүнд чинь ингээд амар олон алдаа дутагтай байгаа шүү дээ. Тэр болгоно өөрчлөх бодолтой байгаа учраас дахиж орно гэсэн бодолтой байгаа дахиад. Тэгэлгүй яг уу. Тэгээд манай янжмаагч маань болохоор маш их тийм идэвхтэй тийм байсан. Би тэгээд сургалтын дээр анхаарсан. Маш их идэвхтэй байсан. Би тэгээд одоо дахиад зарлцсан байгаа. Тэр нэг манифест гэдэг сургалтанд маань хийгч маань бас бүртгүүлсэн байгаа. Тэгээд өмнөх сургалт нь мэдээж хэрэг үр дүнтэй байсан учраас дахиад бүртгүүлсэн гэж би бодож байгаа. Ямар ч сургалт нь бол харах эхлэх байгаа. Гэхдээ бол бүртгүүлсэн байгаа. Тэгээд сургалтын дээрээс би харж байсан маш их тийм идэвхтэй тийм ер нь нэг юм шийдээд та нар маань ч гэсэн аюу гоо шийдээд би нэг өөрийгөө өөрчлөөд травмагаа эдгэе гэдэг юм шийдээд ороод ирэх нэг аюу зүгээр юм санагдсан шийдвэр гаргаад зүгээр нэг орж үзье да энэ нэг юмд нь гэсэн шинжтэй биш нэг тийм би яг нэг юм ороод өөрийгөө өөрчлөөдөхийг гэж орж ирвэл аюу тийм эффект сайн үр дүн бүр сайн болдго юм байна лээ. Тэрийг бол би янжин хичээсээ бол харсан. Манай дээр бас уянгаа гэдэг өшөө маш олон хүмүүсийн маань ярилцлагууд бас байгаа. Тэгэхээр энэ удаа дээр бид нараас янжин ламигчигаас урьж оролцуулъя гэж бодож хэлсэн байгаа. Тэгээд та бас хүмүүстэй хандж ер нь юу гэж захимаар байна. Танд маш их баярлалаа. Устан бол одоо ингээд лайвд оролцох гэх юм бол хизээс орё гэж зөвшөөрөхгүй биш байсан аахгүй. Тэгээд урд нь тэгээд ингээд одоо би ингээд хичээл сургалтанд би олон сургалтанд суусан гэж байна шүү дээ. Тэр болгонд ингээд даалгавраа хийлээч хэлээ гэсэн ингээд дутуухан гэдэг ч юм уу ингээд баг багаар ингээд өөрийгөө өөрчилсээр байгаад одоо ингээд ямар ч сургалтанд орлоо гэхэд ямар ч гэсэн даалгавар хийх хэрэгтэй юм байна гэдгийг ямар ч гэсэн ингээд өөс дээрээ тулталт мэддэг болсон. Хийхгүй бол ямар ч үр дүн гарахгүй шүү дээ. Тухайн сургалтанд очиад даалгавраа хийх бол ямар ч үр дүн гарахгүй. Тийм учраас хийх хэрэгтэй байна гэдгийг яадаг болсон. Нэгдүгээр хоёрдугаар бол одоо ингээд хүн ингээ мөнгө төлж олж байгаа юм чинь өөртөө өөрчлөлтийг нэхээ сайн авахын тулд бэлдэж авах хэрэгтэй. Жишээлбэл одоо гэр бүлийнхэндээ ойлгуулад ингээд одоо би ийм сургалтанд орох гэж байна шүү. Тэгээ гэр бүлийнхэндээ ойлгуулад ганцаараа байх хэрэгтэй. Тэгээд одоо интернетээ байгаад хажуу талдаа тий ховсын үед тэгээд ер нь тэгж өөртөө тав тухыг бүрдүүлж орвол ховсод орох маань бүр ингэ илүү үр дүнд гардаг юм шиг санагдсан. Яг зөв. За та нар маань бэлтгэлээ сайн хангаад ороорой. Нэгэл хажууд хүн саад уурлахааргүй сонсохооргүй тий. Би чи хамаг нууцаа ярина тэнд чинь уйлна зөндөө юм болно тэгж хахад сонсохооргүй байвал их тухтай шүү дээ. Надад хүн сонсчих гээд байвал би цаанаа нэг тийм юутай. Тэгэхээр тэр үнэн шүү. Бэлтгэлээ хийгээд ороорой гэдэг. Тантай найз болох би гэр бүлийнхэндээ ойлгуулад ингээд бэлтгэлтэй хийж ордог байсан учраас манай гэрийнхэн чиглэлээ гэсэн ойлгоход хүлэн зөвшөөрөө за гэгээд хүлэн зөвшөөрөөд юу яадаг тийм би ганцаараа үлдээд тэгээд ховсод орсон. Яг ховсод орсны дараа мэдрэмж төрсөн. Одоо яг ховсод яг анх хэлсэн ингээд ховсод орсон чинь ингээд өөрийнхөө ингээд мэдэрч байгаа мөртлөө ингээд нүд маань анаатаа тэрээс нүдээ нээж бодлохгүй. Тэгээд нүд маань анаатаа мөртлөө ингээд бүх ингээд хэлснийг ингээд биелүүлээд байгаа байхгүй юу? Тэр маань бүр амар сонирхолтой санагдсан гэсэн. Тэгээд ингээд сонирхолтой санагдсан. Тэгээд яг орсны дараа ингээд мэдрэмж яг ингээд уртам байсан эхлээд ингээд жаахан нэг гунигтай ч юм уу тийм мэдрэмжтэйгээр анх ихд орж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд хавсад ороод ирсний дараа ингээд яг дотроос ингээд юм аваа хайцсан юм шиг. Дотроос ингээд одоо нэг цээжин тэгэлцэн ингээд хабуун хар юм аваа хайцсан юм шиг тийм мэдрэмж төгсчихсэн. Гайхалтай. Тэгээд хоёрдугаарны ихлээр бүр өөртөө ихтэй болоод үнэхээр гоё болт юм байлээ. Тэгэл бүр бэлдээд ордог болсон. Гайхалтай.
Гайхалтай. Би бүр таны өмнөөс маш их баяртай байдаг шүү. Би ер нь та бидгээд ингэж хуучирч та манай Faiz Academy ирж оролцож ингэж явж байгаад нь би маш их баяртай байдаг. Би ер нь манад ороод ингээд ховсоо дуусаад ингээд нүдрөө нь харахад нэг юм нүдэн нэг юм цогтой болцсон харагддаг байхгүй юу? Ховсын дараа нь ингээд за мэдрэмж нь ямар байна гэж хэлдэг ч цаа санжуу дандаа тэгж хэлдэг ч дуусан гот. Яг тэр үед яг тэр агшинд нүдрөө нь харах тэр агшин бол их гоё байдаг. Ингээд хүн нэг юм асуудлаа шийдсэн нэг юм баяртай л нүдэ нээх тэр үе юм. Бидний хувьд бол маш гоё байдаг. Эдэж нөгөө өндөөч гэсэн гоё байгаа. Тэгэхээр та нар маань ч гэсэн дотроосоо нэрнгээсээ нэг юм авч хайсан тэр мэдрэмжийг амсгах эсвэл манаас хосод дээрээ аха. Би бас нэг юм хэлчихэ тэхөө. Би ингээд ховсод орохын урталд ингээд цээж ялангуяа ингээд хоолоодоор ингээд нэг юм ингээд бөөгнцсэн юм шиг тийм мэдрэмжтэй байсан байхгүй юу? Одоо цэс ч юм одоо юу ч юм уу тийм бөөгнцсэн юм шиг мэдрэмжтэй байсан бол одоо би ингээд 3 удаагийн ховсод орсны дараа одоо миний ингээд ховсод орох тоолонд миний ингээд хоолоо ингээд онгоогдоод байгаа юм шиг тийм мэдрэмж боддог шүү. Яг зөв. Энийг түрүүн бит хоёр хэлсэн тийм нөгөө дөрөв төвшөнд хүний биеэс авч хайнаа гэдэг. Тэгээд нөгөө бид хүнд өргөд байгаа юм ингээд байхгүй болдог. Хоолоон дээр тэгээд цээжин дээр гэд хэлээд байгаа. Яг тэрийг маань одоо янжин лам ихчэд маань гарсан байна шүү. Тэгэхээр хоолоо маань илүү чөлөөтэй болсон гэж хэлж байна. Ямар ер нь ховсод ороод ер нь хүн ер нь өөрийгөө өөрчлөе гэж бодож ивэл ховсод нэг удаа ч гэсэн ороод үзээрэй л гэж хэлдэг байна. Тэгээ хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт нь танаас л хариулт хэлвэл чи дөө. Хүмүүс маань яагаад гэвэл бас танд илүү их юу яаж байгаа сонирхож байгаа. Ховсод одоо онлайн гэж бидгээд маань хэлдэг. Тэгээ зарим хүмүүст маань төдийлөн нөгөө нэг бичлэн биш болохоор за онлайнч дээ гэдэг бодол магадгүй бодогддог байж магадгүй. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Та анх тэгж эргэлзэж байсан уу? Ер нь манайх одоо ховсч маань гадаадад тэгээд байгаа. Би өөрөө бас гадаадд байгаа учраас манай ховс дандаа онлайнаар хийгддэг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Энд бас нэг хүн асуусан байсан байна. Биеэр очих уу гэж. Би тэр анх эхлээд бас эргэлзэжсэн юм. Тэгэхээр онлайнаар яг болдог юм болоо гэж одоо эргэлзэжсэн. Гэтэл яг ховсод орсны дараа миний мэдрэмж үнэхээр гоё болсон. Тийм учраас би ер нь дараагийн оролтон дээр үнэхээр бүр хүлээж агаад ордог болсон. Бүр башаа эзэвэ гэж жагаад ордог болсон. Тэгэхээр яг үнэн нөгөө таны бид нар ямар нэг үгүй харахгүй дурдаггүй гэрэлтэй зүгээр өрөөндөө байж байгаа ч юм уу гэртээ байж байгаа ч юм уу тэгэл орно шүү дээ харахгүй дурахгүй хамаагүй дээ гэрэл харахгүй ерөөсөө хамаагүй хамаахгүй нэрэл би тэгэхэд ховсын үеэр таны биед ерөөсөө хүрээгүй шүү дээ одоо жишээлбэл таны дээр хоолоноос тэр юмыг гаргахад тэр зүйл төр бид нар одоо онлайнаар очоод таны бид ерөөсөө хүрээгүй. Гэхдээ биеэрээ ирсэн ч гэсэн ялгаагүй бид нар ерөөсөө тэр хүний биед хүрдэггүй байгаа ховсын үеэр. Тэгэхээр ерөөсөө нэг ялгаа нь гэвэл нэг нь та гэртээ орон дээрээ сууж ховсод орох, нэг нь магадгүй та ховсчны хажуу дээр суух орхол байгаа. Түүнээс биш биед нь ямар ч одоо хүрхгүй учраас энэ бол нэг орон зайн асуудал ямар ч хамаагүй. Уусаа та дуу хоолойг нь сонсоод хэлхнийг хийгээл явчихж байгаа хэвээр. Тэгэхээр нэг тийм заавал одоо нэг хажууд нь одоо үндсэндээ нүд нь ингээд аниатаа одоо нөгөө ховсод ингээд оруулахлаар нүд ингээд анигдаад угаасаа яахгүй тэгэл яг хэлснийг нь хийгээл явчих. Түүнээс тийм ямар ч юу байхгүй. Тийм хоортой тийм юм нэрээсээ хийдэггүй. За баярлалаа. Танаас хүмүүс асуултад их асуугаад ах шиг байна. Нэг ороход бол 60-аас хүн болгоноос хамаарат тийм. Хүнээс шалтгаалаад минут нь өөр байсан. Яг одоо жишээлбэл бага насны травматай учир байхад анх эхлээд бага насны травмагаас болоод орсон. Тэгэхэд багштай ярилцж байгаад би яг ийм асуудалтайгаа ярьж байгаа дуртай байхгүй юу багштайгаа. Тэгээ яг би тэргээ ярилцуулъя гэж анх эхлээд ороход болохоор нэлээд цаг өнгөрөө баг орж ирсэн.
Хоёр дахь дээр нь бас нэг цаг гарнасан тий. Гурав дахь дээр нь бол тэгээд бас нэг цаг гарантай болсон. Янз янз байд юм байлаа. Тухайн хүний асуудлаас шалтгаалж. Ааха. Зөв цагаас л нэг цагаас 70 минут, 80 минут ч юм уу. Тэг 60-аас 80 минут ч юм уу болдог. Тий. байгаа. Тэгээ Хамгийн эхлээд энэ цаг 30 минут орох шиг болсон. тэгсэн. Тэгээ нөгөө нэг уусаа бид чинь нөгөө нэг хүн ингээд ховстоо трансын байдал байхад таны цаг дууслаа гэдэг ямар гаргах биш. Тэр чинь ингээд сунжраад 90 минут ч болж байгаа гэсэн үг. Би ганцаарчлан сургалтанд орж ирсэн. Тэгээд ганцаарчлан сургалт маань 3 удаагийн хувьстай ганцаарчлан сургалт маань арай жоохон хямд систем байлээ. Яг би юутай юун ховст нь ороогүй. Жанагчтай ганцаарчлан ховст нь орж ирсэн. Тэр нь арай жоохон хямд систем байлээ. 21 оны сургалт тий жанагчтай. Одоо тэр маань дуусж байгаа. Одоо тэгээд тэр шигээ бас хүн авахааргүй болж байгаа. Тэгэхээр таад манаас ганцаарчлаад манай аль нь ч ганцаарчилсан л да. Ерөөсөө нөгөө хүнтэй хамт байхгүй гэсэн үг. Гэтэ та нар манаас тий тэр нь аль ганцаарчилсан сургалт. Гэтэ би нөгөө одоо үндсэндээ ингээ ховсын дараа жанаагшаас даалгавар авдаг аахгүй юу би. Одоо ингээ 7 хоногийн дараа ховсд орлоо гэхэд би жанаагшаас даалгавар аваа явуулдаг аахгүй. За багш намайг одоо тийм даалгавар хийгээрэй гэхэд би ингээд багшлыг явуулаад нөгөөхөө юу яадаг. Нөгөөхөө харуулад багшаа ингэж болох боллоо гэгээд багштай ингэж шалгуулаа яваад идэх аахгүй даалгавраа. Тийм учраас 21 хоногийн тийм ганцаарчсан хөтөлбөр нь илүү өсөлтөнтэй юм шигсэн. Аха тэр маань одоо сүүлээд бас нөгөө хүү ихтэй болоод тэгээд нөгөө нэг бас нэг цөөхөн хүн дээр төвлөрч яг орох шаардлагатай болчроос тэрийг одоо төр зогсоох тийм юутай байгаа. Тэгээ одоо нэрээ тэгэхээр та нар маань ялгаагүй заавал над дээр биш одоо манай дээр Динара ховсчин дээр гадаад ховсчин дээр орс хэл дээрээ та нар маань ховсонд орох бүрэн боломжтой. Манайхаас орчуулагч орно. Тэгээ орсоор яриад өгчин. Тэгэхээр та нарт маань одоо хэлж болно хэлж болдог. Хамгийн гол нь ингэсэн ховсонд ороод багшийнхаа нэг хэлсэн болгоныг л хийн юу хэлнэ. Бүх мэдрэмж байгаа. Гэхдээ нүдээ надад сууж ирэл гэж ойлгох. Аха. Тийм манай дээр ингэсэн штэ бас нэг хүн маань би орс хэлтэй учраас би орчуулахгүй ховсонд орё гэж тэгсэн. Тэгэхээр за тэг хэлгээд би байж байгаа дахиад баталгаажуулаад та тэгтээ орчуулагч хүү орно өстэй. Тэгвэл би орчуулагчийг оруулахгүй байлаа шүү гэсэн чинь одоо ховсын үеэр мэдхэ байчихгүй юм бол орс хэлтэй гэж хамт. Айгуу хөөрхөн би тэрийг уушаад бүх мэдрэмж байгаа. Зүгээр нүдээ надад сууж ирэн л гэж ойлгох боллоо. Бусад бүх мэдрэмж байдаг шүү. За. Тэгээ танд маш их баярлалаа. Бас хэлээ хуваалцсан танд маш их баярлалаа. Танд аз жаргал хамгийн сайхан бүгдийг хүсье. Тэгээд удахгүй бас манифест сургалтаараа тантай уулзъя. За баярлалаа. Та нартай өөрийгөө өөрчилж чадсандаа маш их баяртай байгаа шүү. Тодорхой хэмжээтэй өөрчлөгдсөн дараагаас чинь одоо хувьсан орчлыг бүр илүү өөрчлөлтөд гаргана гэж бодож байгаа шүү. Танд маш за баярлалаа. аз жаргал хүсье. Сайхан амраарай. Тэвэр ингээс олж. За гэстэр сурахтар на жавап берийг самын битрийгия. Эмэн жаа уух юм аа отрон багнам бэр танаар тэнгэн хөт гавдыг гозгоо. Жааг нэгс жакс дарга найтахгүй доо эндээс дайцсан жааг дэнэли кило энд көп сурах хатагатай сурахтар бэр онлайн минкэргэндээ чынмэндээ гипноз буламаа деген адамдар көп күмэн көп содада гэсэн онлайн деген суугаан байцсан. Бұл жерде онлайн, офлайн дегеннің ешқандай айырмашылығы жоқ. Өйткені
мен бұл жердегі сеанс негізі сөйлесу арқылы болады. Яғни менің сөзім арқылы сіз трансқа кіресіз. Менің сөзім арқылы сіз сол состояниеге, жаңағы керекті состояние, менің сөзім арқылы сіз сол нәрсені сіздің бойыңыздан тауып бүкіл блоктар шешіледі. Яғни бұл жерде қасыңызда боламын ба, жоқ алыста боламын ба, ол жерде тұрған ешқандай айырмашылығы жоқ. Мен қасыңызда тұрсам да дәл осылай жаңағы сөйлеу арқылы, сөз арқылы сізді кіргізіп, сіздің блоктарыңызды тауып бере аламын. За манайгаас одоо нэгтгэхэд бас хэлье. Хамгийн сүүлд хүмүүсийн хамгийн их асуудаг онлайнаар юм уу, заавал биеэр очих уу гэж асуудаг. Онлайн байвал жоохон үр дүн нөлөөлөх юм болов уу гэж хүмүүс их айдаг. За энэ дээр хариулт өгье гэж байна. Энэ ховсын эмчилгээ нь ерөнхийдөө дандаа харилцан яриа дуу хоолоогоор явагддаг. Тэгэхээр та миний хажууд ирээд миний өрөөнд ингээд ирээд суусан ч би таны биед ямар нэгэн байдлаар хүрэхгүй учраас та гэртээ өөрийнхөө тухтай буудан дээрээ суужгаад нөгөө хөвчээрээ ингээд дуу хоолойг нь сонсоод асуултууданд нь хариулаад хийгснийг хийгээд байсан илүү бас танд тухтай илүү дээр. Тийм болохоор та нар маань онлайн болон одоо тэр офлайн тий биечлэн хоёр дээр битгий санаагаа зовоогоорой. Энэ бол санаа зовох зүйл биш. Харин би ямар мэдрэмжиндээ орох вэ гэдэгтэй л та нар маань жоохон санаагаа зовоогоо тэрийгэ мэдээд ирэх юм бол илүү сайн. Би юугаа засуулах уу гэх түрүүний Янжин лам ихчийн хэлдгээр би энэ мэдрэмжээ янзлуулъя, бага насны травмагаа янзлуулъя гэх тэрийгэ бодож ирэх нь илүү зөв. Ховс маань яаж хийгдэх, танхим онлайн хоёр нөлөөлөх үү гэдэг бол одоо нэг осны бид нарын талын асуудал учраас энэ таныг санаа зовхгүй байж болно. Гэхдээ ховсод хоёр талын зүтгэл маш чухал байдаг шүү. 100% би мөнгө өгцөн гэд 100% энэ хүний хариуцлага гэж хандхаас илүү та бас бэлдэж оруулах их зүгээр. Хажуудах одоо ханишлтээ хэлээд саад нэг цаг болохооргүй жоохон төвлөрч суугаад нэг цаг нэг 30-20 минутын өмнө нэг гоё хөгжим сонсож сууж агаад гоё догтлоод хүсээд ирээд оруулах их гоё манайхаа. Гоё хүсээд Мынандай қорқыныш болуларыңыз мүмкін. Енді мен сол состояние кіре аламын ба, менде өзгеріс бола ма, менде жаңағы деген сияқты уайым болуы мүмкін. Бұл нәрсе бір сізге бір қиын, сіз жасай алмайтын, сіз кіре алмайтын нәрсе болып көрінуі мүмкін. Бұл шын мәнінде бұл өте, знаете, бір өте оңай нәрсе. Бір-екі адамның сөйлесіп отырғаны сияқты, бірақ сіз трансовый состояниеге кіресіз да, бұл андай өзіңіз келген кезде түсінесіз. Бұл сіз ойлағандай қиын, оған бір арнайы дайындық болып, сіз арнайы бір ерекше адам болудың ешқандай қажеті жоқ. Келдіңіз, мәселеңізді айттыңыз, мен түйін тауып сізге тауып бердім. Яғни сіз бүкіл мәселеңізді айтасыз, сізді қазір не қинап тұрғанын. Сосын сол бойынша мен сізге жаңағы бірінші анализ жасап, мәселеңіздің қайда екенін тауып, сонымен сол бойынша жұмыс жасап, и уже бір жарым сағаттың ішінде жаңағы мәселеңізден айырылып шығасыз болды. Та нар маань ховсод орно гэхээрээ заавал ордог хүн гэж тустай. Би орох болов, надад үр дүн гарах болов гэж бодож иж магадгүй. Заавал та нэг тийм тусгай хүн байх шаардлагагүй, заавал та бясалгал хийдэг хүн байх шаардлагагүй. Зүгээр л та асуудлаа мэдээд энийг янзлуудыг л ирэхэд чинь бид нар одоо таныг тэр трансын байдалд нь оруулж агаад тэгээд ховсоо хийн. Нэрөөсөө энд нэг айж сандрах зүйл байхгүй. Тэгээд 1.1 цагаас 1 цаг хагасын хугацаанд тэгээд энэ маань үргэлжлээд та маш гоё хөнгөрсөн мэдрэмжийг аваад гарна. Гипноздангийн нэмний найдсан гипноздангийн хийгээд өзгерістер ма? Гипноздангийн хараңсыз өзгерісті денеміздегі ауырлықтан шыққанын бірден сезесіз. Реніштің кеткенін біз өйткені мен үнемі жаңағы сеанс жасап болардың алдында мен үнемі сұраймын. Сіздің бағанағы, мысалға сіз ренішпен келіп тұрған болсаңыз, мен сіз сұраймын. Сіздің ренішіңіз кетті ма? Өзіңізді қалай сезінесіз? Деген кезде сіз уже сразу түсінесіз, уже ренішіңіздің кетіп қалған, жаңағы өкініш болса өкінішіңіздің кетіп қалған, қорқыныш болса қорқынышыңыздың кеткенін бірден білесіз. Егер де кетпеген болса, біз оны кеткенге дейін жұмыс жасаймыз. Болды, бұл жерде тұрған сіз оны результат болмай қала ма? Ал өміріңізге келетін результат ол енді сіздің программа, сіздің қаншалықты тез жұмыс жасайтыны ол сіздің миыңызға байланысты. Сізге бір аптада әсер етуі мүмкін, бір айда әсер етуі мүмкін, 2 айда әсер етуі мүмкін, 3 айда әсер етуі мүмкін деген сияқты. Оған мен білмеймін. Бірақ та сіздің сол мәселеңіздің кеткенін сіз бірден білесіз. Өйткені сіз өте ауыр жаңағы ренішпен, қорқынышпен келдіңіз ғой.
Сіз уже сеанстың соңында мен сізден қорқынышыңыз бар ма деген кезде сіз уже денеңізде ол нәрсенің жоқ екенін сразу түсінесіз. То есть сіз уже бірден айырыласыз. Ховсын үр дүнгийн талаар яриа гэж байна. Ховсын үеэр та нар маань магадгүй маш хүнд гомдолтойгоор ирсэн байж болно. Хин нэг хүнд гомдсон тий ханичлалтэй хөвчлэн. За ирлээ ховс хийгээд дуусах үеэр би танд одоо нэг гомдлонд байна уу гэдээ эргээд шалгахад та байхгүй болсон байдаг. Тэгэхээр эхний нэг өөрчлөлт нь бие дээр тэр даруйтай гардаг. Дараа нь оюун бодол дээр өөрчлөлт маань хүн болгоны тархины үйл ажиллагаанаас хамаарат өөр сар байж болно 7 хоногийн дараа 2 сарын дараа гэх өөр хоногийн дараа танд өөрчлөлтүүд таны амьдралд гарна. Тэгэхээр эхний өөрчлөлт нь бие дээр гяс гарах нь байна. Дараагийн өөрчлөлт нь таны амьдралд гарна. Тэр янз бүрийн хугацаатай гэж байна. 1 сар, 2 сар, 7 хоног гэдэг янз бүрийн хугацаатай. Бұл знаете бір андай операция жасаған сияқты ғой. Мысалға қараңыз, сізде бір жеріңіз ауырып келдіңіз, иә, бір бүйрегіңіз, не знаю, қатты, мысалға соқыршекпен келдіңіз, өте қатты ауырып, сізге операция жасап соқыршекті алды. Сіз уже біліп тұрсыз соқыршегіңізді алып тастағанын, мәселенің кеткенін біліп тұрсыз. Енді сіз ол жараның жазылатыны адамның өзіне байланысты. Сіз күтінсеңіз, жаңағы деген сияқты, анау жара біреуде тез жазылады, біреуде жаңағы кеш жазылады деген сияқты да. Операцияның орны. Бұл да дәл сол сияқты. Сіз уже мәселеңіздің кеткенін бірақ білесіз, бірақ өміріңізге келетін өзгеріс ол өзіңізге байланысты кейін бара-бара келе береді. За жишээлбэл та нар маань яг энэ хагалгаатай адилхан ойлгож байна. Жишээлбэл та олгоо болоод хагалгаанд ирлээ. Даруйхуу хагалгаанд орлоо. Олгоог нь аваад хайчлаа. Та олгоо маань аваад хайцсныг та мэдж байгаа шүү дээ. Эмчин танд харуулад аваа явчлаа. Та үр дүн шууд гарлаа. Одоо тэр олгооны дараах тэр шархууд нь хизээ арилгахыг өлхөн болгонд янз бүр тий нөгөө иммунити систем, дархлааны систем янз бүрийн байдлаас хамаарат тэр нь янз бүрийн байдалтай шархан идэх нь яг тэрнтэй адилхан таны тэр үед гомдлыг чинь аваад хаяна. Дараа нь тэр таны амьдралд нөлөөлөөд эргэн тойронд нөлөө гарах нь тэр шарх амьдагтай адилхан янз бүрийн хугацаанд танд өөрчлөлт гарна гэсэн үг. Бойда кез келген мәселе, кез келген қорқынышты кетіруге болады. Қорықпаңыздар, еш нәрседен келіңіздер. Біз сіздерге көмектесуге дайынбыз. За тэгээ та нартай эцэстэн гэж хэлэхэд бити аагараа ховс та нарын айгаад байгаа шиг тийм амар нөгөө нэг сиганчуудын хийдэг шиг тийм хүн нэг дурлуулад хайчдаг, онтуулж агаад хүссэн зүйлээ хийдэг тийм аимшигтай зүйл биш. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон сэтгэл заслын хамгийн үр дүнтэй эмчилгээ. Түрүүний манай Янжин лам ихчийн хэлдгээр би маш олон сургалтуудад очсон боловч ховсод орсон шигээ үр дүн аваагүй гэдэг шиг ховс бол нэрэл хамгийн үр дүнтэй сэтгэл заслын эмчилгээ байгаа. Үүнийг олон ч хүмүүс нотолж ирсэн. Тийм учраас та нар маань ч гэсэн шинжлэх ухаанаар нотолсон зүйл дээр эргэлзэлгүй бас өөртөө цаг алдалгүй ховсын маань эмчилгээнд ирээрээ. Тэгээ манай техникч ховсч нь одоо Динара маань та нартай туслахад бас бэлэн байгаа. Тэгээд үний хувьд нэг комбат болоод нь брайт гэцэнгс нэг багаас нэг айтмой баганаас сіздерде бірден төрт жеріңізден кетеді. Яғни санаңыздан, есіңізден, эмоцияңыздан, денеңізден барлық жерден бірден кетеді және де сіз результатты бірден көресіз. Мысалға сізге техника берсе, сіз ол техникадан результат бола ма, болмай ма, оны жасау деген сияқты біраз уақыт алады, одан результат шыға ма, шықпай ма, сонда кейін артында білмей қаласыз. Ал бұл жерде сіз результатты бірден көресіз. Ана жыл мен бір Американдық кісіге сөйлессем, бір сеансы $1000 дейді ғой. Сол сияқты. Тэгэхээр ховс маань одоо ерөнхийдөө яагаад төлбөрийн хувьд бол бага зэргийн үнэтэй байдаг вэ гэхээр ховс маань түрүүний хэлсэнчлэн 4 төрлийн төвшөнд зэрэг үйлчилдэг. Таны бие махбодод байгаа блокийг ярлагдаг, таны далд хумсарт байгаа, ил хумсарт байгаа, эмоцн дээр хадгалагдаж үлдсэн гэд энэ 4 төвшөнд алга болгодог учраас ховс маань дэлхийн нийтэд маш үнэтэй байдаг. Одоо манай ховсч маань өөрөө бас тухайн үед $2000 хийлгэж байсан гэж байна. Би бол саяхаа нэг 3-4 сарын өмнө бас нэг зарим манай дээр бас Америкт амьдардаг англи хэлтэй хүмүүс маань ирдэг учраас би бас одоо манай Динара маань орос хэл дээр ховс хийж байгаа. Тэгэхээр би бас нэг англи хэл дээр ховс хийх хүн байвал ер нь зүгээр юм уу даа гэж бодоод сонирхоод асуусан чинь нэг удаагийн маань ховс $1000 гэж ярьж байсан. Тэгэхээр түүний хажууд манай бид хэд бол хоорондоо манай дактем маань
Динараа бид хоорондоо гэрээтэй байдаг учраас маш хямдхан үнээр монголчуудын энэ маань нөгөө зах зээл, амьдралын түвшинд таарсан тийм боломжийн үнээр ховс хийдэг шүү. Одоо бид нар сэтгэл засалч дээр очиход цагийн 150 мянган төгрөгөөр авдаг. Би одоо 4 жилийн өмнө сэтгэл засалч дээр очиход би цагийн 120 мянга төлж ирсэн. Одоо энэ өссөн баха. Одоо бол 150, 160 мянган төгрөг нэг цагийн сэтгэл зүйч, засаж биш зүйч тий. Түүний хажууд та ховсчин дээр нэг цаг ховсын имчилгээ хийлгэнэ гэдэг бол түүнээс одоо үнэтэй байх ёстой. Угаасаа үний хувьд дээрэс нь бас гадаад хүн гээд бид нар цалин өгнө. Гадаад хүн орчуулагч байна. Унган орос хэлтэй орчуулагч маань та нарт орчуулад монгол хэл дээр ингээд өгнө гэд энэ олон процесс явагддаг юм шүү. Тийм болохоор та нар маань үнэтэй юм ингэж битгий бодороо. Энэ амьдралдаа нэг ч удаа ховс хийлгээгүй явж байгаад 250 мянгаар хийлгэх бол асуудалгүй шүү. Бид нар 500 мянга 600 мянга тонны Шанелийн үнэртэй ус аваад түрхдэг штэ тий 5-8-ын Шанелийн үнэртэй ус аваад түрхдэг 500 600 мянга төгрөгөөр аваад түрхдэг нэг жил хэрэгэлдэг. Гэтэл та өөрийнхөө сэтгэл зүйдээ өөрийнхөө амьдралдаа өөрчлөлт хийж байгаа энэ зүйл дээр бол энэ хэмжээний мөнгийг бол битгий өөрөөсөө үнэтэй гэж бодоорой. Энэ бол харин ч маш хямдхан байгаа шүү. Би тэрнээс ч өмнө бас Австралийн нэг эмэгтэйтэй холбогдож байхад надад хамгийн хямдхандаа гэрээ байгуулад нэг ховсоо чинь $500 хийж өгнө гэсэн. Тэгэхээр та бид маань нэг ховсондоо $500 гэх юм бол монгол мөнгөөр сая 750 мянган төгрөг төлөх болчихж байгаа. Тэгэхээр одоо бид нарын байгаа үн бол үүнээс 10-20 дахин хямдхан байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бас дахиад хэлье. Тэгээд та нар маань чатаар цаг аваад ороорой. Яг одоо манай пэйж рүү чат чээд манай менежер маань та нарт цаг өгнө. Цагаа аваад ороорой. Тэгээд ховсын талаар, үнийн талаарх мэдээллийг сая бас нэг дурдж үлдээлээ. Дахиад илүү мэдээллийг бас чатаар аваарай. Рахмет келгендеріңізге, соңына дейін тыңдағандарыңызға. Сіздер осы жерде отырыс деген сөз, демек жаныңыз алып келді деген сөз. Сіз бекер отырған жоқсыз, бұл сізге белгі, демек сіздің ішіңізде шешетін мәселе бар деген сөз. Бекерден бекер оқиғалар, бекерден бекер адам бір жерде отырып бір нәрсені тыңдап естімейді. Бұны жаныңызға керек болғаннан кейін тыңдап отырсыз. Конечно. Тэгээд та нар маань өнөөдөр бид хоёрын энэ яриаг, энэ ховсыг, энэ группт байгаа, энэ лайвд байгаа гэдэг маань та нарт нэг асуудал байгаа, шийдэх ёстой асуудал байгаа сууж байгаа гэсэн. Зөв зүгээр байж байгаа хүн энэ дотор суухгүй. Тийм болохоор та нар маань цаг аваад бас ховсын маань эмчилгээнд ороорой гэж юм. Тэгээд бид нартай хамт байсан та нартай маш их баярлалаа. Сізге көп рахмет. Рахмет сіздерге де, рахмет тыңдағандарыңызға көп рахмет. Манай пэйжээр холбогдорой, содномд орж ичээ орлоо. Манай пэйж рүү чат бичээрэй. Бүхий л асуултанд хариулт аваарай. Тэгээд бид нарын өнөөдрийн маань одоо мэдээлэлтэй хамт байж өөрсдөө бас хөрөнгө оруулсан бид нар цагаа зориулсан та нартай маш их баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай. Бүгдэнд нь эрүүл их хамгийн сайхан амьдралыг хүсье. Хамраарай. Сайхан амраарай.